Тэгэхээр энэ ирээдүйн цаг дээр ярих биш, яг одооноос ахуулаад энэ иргэдэд мэдээлжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх чадварчуулах энэ ажлыг бол одоо манай танхим бөгөөд одоо бусад бизнесийн холбоотууд маш сайн ажиллах хэрэгтэй байгаад байна. Эс бөгөөс бид нар бэлтгэлгүй суужгаад нөө 3 жилийнхаа хугацааг өнгөрөөгөөд дахиад яг нөө Япон шиг юм болох магадaltaй гэж хараад байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол одоо маш яралтай зохион байгуулалтанд орох хэрэгтэй харагдаж байна их баярсаа. Энд ашрамд бас нэг зүйлийг хэлэх гэж байгаа нь Европын холбоотой манайх бас GSP Plus гэд хөнгөлөлттэй тарифын хэлцээртэй байгаад байгаа. Зарим барааны зүйл анги дээр бол одоо бас нөө хэлцээрийн хугацаа дуусж байгаа гэсэн ойлголттой байгаа. Энэ тал дээр бас ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэдэг нэг асуулт байна. Тэгээ Европын холбоо руу ч гэсэндээ бидний ийм уулуурхайн бус экспортыг нэмэгдүүлэх тал дээр бол маш их анхааралтай бас ажиллах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр одоо байгаа одоо зурагдсан одоо За энэ дэрийн 4-р микрофон лавжууд. Үед бол яг 7200 бараа бүтээгдэхүүний biz хийжсэн. Гэхдээ яг тэр үеийн цаг хугацаанд манай аж ахуйн нэгжүүд Европын дээр стандарт юг хангах тийм бараа материал үйлдвэрлэх болцоо бага байсан. Одоо бол энийг манайх ялангуяа тэр ноолуур, арьс шир, зарим нэг төрлөөрөө бол хангаж байгаа. Жишээ сая бол Итали улсад хийсэн айлчил дээр бол манай яг Итали улстай хийж байгаа бизнес худалдааны харилцаа ер нь 60-40 байгаа шүү дээ. Энэ бол маш амжилттай явагдаж байгаа. Гэхдээ энэ бол ноолуур манай арьс ширэн дээр байгаа шүү. Гэхдээ бидний өөрийн бас бэлтгэл талаас манай аж ахуйн нэгжүүдийн хэрэг ялангуяа түрүүн хэд хэдэн гишүүний тавьж яасан татварын бодлогоор төрийн бодлогод байх хэрэгтэй. Нөгөө талаас энэ гэрээ одоо үзэглэлээ гэхэд бидний миний бол одоо танхимын ерөнхийчүүд хамгийн хайж байгаа асуудал бол санхүүгийн төлбөр тооцооны асуудал байгаа. Энэ бол гэрээнд тусгаагүй. Өнөөдөр бол яг энэ улсуудаа ялангуяа Оросын холбооны улстай энэ санхүүгийн төлбөр тооцооны асуудлыг Монгол